Хаан улс сургуулийн 5-ын ангийн 2025-2026 оны хичээлийн жилийн тайлан танилцуулж байна. За манай ангийн хичээлийн жил 30 суралцагчтайгаар үйл ажиллагаа зохион байгууллаа. За энэ хичээлийн жилд хариуцлагатайгаар зөв төлөвшөлтөд иргэн болох зорилгыг дэвшүүлж ажиллалаа. За манай ангийн хувьд намрын спортгад ангиар амжилттай оролцож олон амжилтыг гаргасан. Үүнээс бадрах 200 м дэд байр мөнгөн медаль, буухай төрөлд хөвгүүд дэд байр мөнгөн медаль, уртын хараалт төрөлд эрмөн дэд байр мөнгөн медалийг тус эзэлсэн байлаа. Мөн ишгүүл жим хууль эрх зүйн тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэн байна. За шинжилгээ ухаанч багчууд 4-5 дугаар ангийн хүрээнд зохион байгуулах зөвшөөрөг цаг агаар сэдвэр ханы сонин хийж амжилттай оролцсон байна. Мөн 5 дугаар ангиудад зохион байгуулсан аахад тэмцээнд бадрах мөнгөчин амин хүслэн гэрэл маялбаг баярнаараа амжилттай оролцлоо. Мөн гэртээ туршийн аяны хүрээнд анги хамт олноороо эргэх багуул эргэх өөрчлөлт цаг агаар сарны барилыг тодорхойлох сэдвийн хүрээнд туршилт хийж амжилттай оролцсон байна. За суралцагчдын ахиц амжилтаас дурдвал за сайн цогмон маань жудо бүхийн аймгийн аврах шалгаруулалт тэмцээнд мөнгөн медаль, улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна. За мөн бадрах саксны тэмцээнд тэргүүн байр, элбэг баяр хөнгөн атлетикийн аймгийн аврах шалгаруулалт тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн байна. Мөн сод гэрэл бүжгийн төлөөр улсын аврах шалгаруулалт тэмцээнд мөнгөн медаль тус эзэлсэн байна. За мөн уншлагаар хоцрогдолтой сурагчтай мөн ажилласан байна. За үүнд эм номерд нь Тэмүүжин нарт хуваарийн дагуу ялгаатай даалгаврагч өдөр бүр уншуулж хэвссэн. Үүнд Тэмүүжин маань 1 минутанд 1 үг уншдаг байсан бол 6 үг уншдаг болж ахисан байна. Номын Эрдэнэ маань мөн 24-өөс 30 үг уншдаг болж ахисан байна. За эцсийн оролцоо. За эцэгчүүд маань намрын аялал байгальтай танилцах удирдлагыг зохион байгуулсан. За уг аяллаа хүрээнд орчны бохирдол, байгалийн хэрхэн хайрлан хамгаалах талаар анги хамт олноор ярилцаж бяцхан тэмцээн зохион байгуулсан байна. За үүнээс гадна намрын спортгаас сургалт үйл ажиллагаа, тэг түгээгч гэх мэт үйл ажиллагаануудад эцэгчүүд маань мөн идэвхтэй оролцсон байна. За машины хотхон үйл ажиллагааг мөн зохион байгуулсан байна. Үүнд эцэг хасрах хамгаалагч нартай хамтарч машины хотхон үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүний үр дүнд мэдлэг танин мэдхийн тэмцээн, нүүдэлж авах соёл, таван хушуу маллах, уламжлал арга ухаан болон цагаатай боловсруулах соёлтой практик байдлаар танилцаж танин мэдхийн мэдлэгээ мөн тэлсэн байна. За үүнд эцэгчүүд маань 100% оролцож багш эцэг эх хүүхдийн харилцаа холбоо түншлэл мөн үүнээс үүдэл сайжирсан гэж үзэж байна. Хүүхдүүдэд мал сүргийг хайрлах, байгаль дэлхийг хайрлан хамгаалах үндэсний өв соёлоор бахархах үзэл нь төлөвшсөн байна. За үүнээс харахад давуу тал маань суурь чадваруудын ахиц амжилт нь за бодох чадвар бас тодорхой хэмжээнд агсан байна. За унших чадвар 25 үгээр өссөн үзүүлэлттэй байна. За хоцрогдолтой ажиллах сурагчдыг үр дүнтэйгээр бас ахиулж чадсан байна гэж үзэж байна. За тэмцээн уралдаанд мөн анги хамт олноороо бас амжилттай оролцсон байна. Шинжилгээ ухаанч багчууд ханы сонины тэмцээнд мөн амжилттай оролцож аахад тэмцээн сурагч идэвхтэй байр эзэлж чадсан байна. За зөв бичгийн дүрмийн алдааг бас анхаарах шаардлагатай байна гэж үзэж байна. Сул тал нь за зохион найруулах чадвар дээр бас анхаарах шаардлагатай байна. За уншлагын хурдны зөрүүтэй байдлыг бас арилгах шаардлагатай байна гэж үзэж байна. За манай ангид багаар ажиллах чадвар өндөртэй спорт орлого урлаг танин мэдхийн тэмцээнд идэвхтэй бас оролцдог байна. Эцэг эхийн маш сайн дэмжлэгтэй хамт олон байна гэж харж байна.
За одоо байгаа энэхүү эцгийн оролцоо болон сурагчдын идэх чармайлтыг ашиглан монгол хэлний зөв бичих дүрэн болон найруулгын бичиг уншиж ойлгох чадвар руу илүү чиглэсэн уралдаан тэмцээний зохион байгуулалт илүү үр дүнтэй болно.